Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн нариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Би 16 настай, аймагт сурдаг сурагч охин. Одоогоос 3 жилийн өмнө ах эмээ би дурав хот явах замдаа лүн өнгөрөөд шөнө нойр авах гэд машин унтраагаад дуг хийсэн юм. Ах жолооны ард, эмээ хажуугийн суудалд би ардан сууж исэн. Тэр үед би аимшигын түүх их сонсдог, сүнс сүгний талаар мэдээлэл ер нь ихтэй байсан л та. Гэтэл яг унтах гээд унтаа сэрүүний дунд байж байтал нийгэм дээрээс дараад авах шиг болсон. Яг л нөгөө миний сонсдог түүхүүд дээр гардаг шиг хоолоо богдоод юм дуурч хөдөлж чаддгүй билээ. Дотроо бол ах эмээ хоёрыг дуудаал уйлаал байгаа. Арай гэж гайгүй болоход ах эмээ хоёр ч сэрсэн. Тэгэд гэрээхэндээ хэлсэн чинь хэн ч итгэхгүй худлаа тим юм гэж юу байдгийг гээл тоодгүй тэгсгээл өнгөрсөн. Би ч гэсэндээ хэсэгтээ дахиж даруулаагүй. Гэтэл энэ явдлаас бараг сар гарангийн дараанаас бүр 7 хоног тогтмол 3-4 даруулдаг боллоо. Эхэндээ бол би өөрөө ч тоодоггүй ядаргаанд орчтой гэж боддог байсан л та. Сүүлдээ нөгөө аимшигын түүх сонсдог хүн чинь үнэхээр л ямар нэгэн зүйл болохгүй байгааг мэдэрдэг юм байлээ. Гэхдээ тэр үедээ нөгөөхтөө дасаад 7 хоногт ганц манц дарах үед нь бүр гайхдаг болчихсон байсан юм. Ингэж явсаар байгаад аимшигын түүх сонсгоо болио гэж шийдээд өөр зүйлд өөрийгөө сатааруулад үзсэн чинь даруулхаа болоод яг гоё болчихсон. Гэвч энэ оны 3 сараас энд тэнд сүүдэр харагдах болж ангид шаал танихгүй хүүхэд орж ирээ суучихсан гараа даллаад гээд ийлдэв юм хардаг болчлоо. Ер нь анх даруулсан тэр үеэс хойш хаяа хараад юм мэдрээд байдаг болчихсон байсан юм. Ингээд бүр өдөр болгон энд тэнд юм хараад тэгээд нөгөө хинэггүй өхөн чинь бүр тасчихсан байлаа. Гэтэл сүүлдээ бүр даруулж юм харах нь ихсээд бүр нүдний доогуур мэдэгдэхүйц хөхрөөл ажил үйлсч бүтгэ болоод нэг л биш. Нэг шөн дарууллаа. Тэгэхэд нэг ихч миний хажууд суугаад би хүүхдээ олмоор байна. Би хүүхэдтэй. Гэхдээ хэдэн хүүхэдтэй гэдгийг санахгүй байна. Чи олоод өг гээл уйлаад болтгоо. Тэгээд үргэлжлээл даруулаад нүдээ нээж чадахгүйч чихээрээ мэдрээд байгаа юм. Чимээг байж уснаа гинт инээгээл уйлал орилол чимээг болчихлоо. Тэгтэл гинэт өрөөний үүднээс баррикадын шалан дээгүүр нэг юм так гэд гүйж ирээд толгойн зүүн талын үснээс минь сулгаалсан. Дахиад л дарчих. Арай гэж нүдээ нийтэл хөлн дээр хар хөх дээлтэй гам барьжгаа хөхүүл ээж нарын альчуураар үсээ боочгсон зэвхий цагаан ясан царайтай үн зогсож байдаг баха. Нүдээ цавчаад нэхээ оронд нөгөө харагдсан алга болчихсон. Зулгаагц хэсэгтээ хүрээд үзсэн чинь халуун шатчихсан байсан. Надад тохиолддог харагддаг зүйлс ер нь л өмнөхөөсөө шалуур маш аймар болчихсон байсан. Жишээ нь сургуулиас гараад явж байхад гудамд ямар ч хүн байхгүй байтал гинэт нэг харах уцтай хүүхэд гарч ирээд буцаад хаашаа ч юм алга болчихно. Тэгээл за эвгүүтлээ дээ гэж бодоод өнөөдөр л үзүүлэхгүй болохгүй юм байна гэж санагдсан. Нэг найзтайгаа хамт баахан ламбу үзмөрч дээр үзүүлэх гээд явсан боловч эзэнгүү хаалгам өргөж завгүй боломжгүй гэж салах уцсны дуудлагуудтай л хоцорлоо. Оройн гэртээ ирээд уйлаад ээжтэй өнөө учраа хэлсэн. Ээж таньдаг үздэг ардаг үнтэйгээ яриултал. Өнөөдөр нэг юм болох байж дээ. Үзэж харах хүмүүсээс холдуулаад хаагаад байсан байж гэж юу. Дотор палгээл явчихсан. Тэгтэл нөгөө хүн гэрт нь улаан шар юм байна хай гэж чинь. Гэрээ ухаж хайртай улбар шар зангаагаа олж хайсан. Тэр зангааг сургуулийн үйл ажиллагаанд хэрэг болоод ширээн дээрээс бараг л олсон. Хажууд нь сууж исэн хүүхдээс энэ чиний хүн надад хэрэг болоод энэ түр хэрэглээд өгчээ гэхэд тэг минийх бишээ гэд авч байсан юм. Ингээд ашгүй тэр шөндөө юу ч болсонгүй. Харин маргааш шөнө зүүдэллээ. Би нийл ягаан дээлэн өсчихсөн өнчин модны дор улаан дээлний урагцсан хэсгийг оёод сууж байх юм. Гинэт олон талаас бөө шашны хүмүүс бүсэлж ирээд намайг хүлж аваад лам нар ном уншаад бөөнөр үйлээ хийгээл байна. Тэгснээ нэг ясаар дүүрсэн герт нэг бүүгийн урдаа нийл ягаан цэнхэр 2 дээл тавьчихсан. Нөгөө оёод байсан улаан дээлтэйгээ би сууж байлаа. Нөгөө бөө чи их мэдрэмтгий үзэж хардаг сайн балчир байна. Энэ улаан дээлтэй чи бол яг чи өөрөө.
Нийл ягаан дээлтэй бол чи өөрөө, гэхдээ онгод ч орчихсон нэг ёсондоо биеинд ч хоёр зүйл бөө гэсэн үг. Цэнхэр дээлтэй чиний онгод дүрээ олсон чи гэж үлээ. Нийл ягаан дээл өмсчгөөд улаан дээл оёод байсан нь өөрийгөө нэг л биштэй тугааг мэдээд өөрийгөө бүтэн болох гээд ойж байж дээ гэж бодогдсон. Тэгээд тэр бөө энэ талаар эмээдээ бити хэлээрээ нас нь улаагүй шүү. Их л өвдөстэй балчир юм да гэд тухайн минь үнэрлээд би сэрсэндээ. Түүнээс хойш би одоо хүртэл зүгээр л байна. Миний бодсон зүйлс бас зүүд биелэх тохиолдол 17 ондог. Тэр сонин зүүд үнэн болов? Би үнэхээр өөрөө тийм өвдөстэй хүү юм болов? Одоо яг юу хийж яах ёстойгоо бас ойлгохгүй л юм дөө. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Өнгөрсөн намар би Германы нэг жижиг тосгонд ургац сураалтын ажиллаар очсон юм. Компаниас маань Airbnb түрээсэлж өгсөн. Тосхны захаас холгүй 3 давхар хуучин байшин. Нийт 12 орчим өрөөтэй ихэнх нь хоосон. Би 2 давхарт хамт ажилдаг 3 гадаадтайгаа хамт дараалсан өрөөнүүдэд амьдарч байлаа. Миний өөрөө гайгүй цэвэрхэн нам гүмжгэлээ хуучны байшин болохоор энэ тэндгүй л шалан чахарч дуурдаг. Ерөнхийдөө Европт аяр байдаг л хуучны байшин. Гэхдээ тэр байшингийн нэг өрөөн л хачин мэдрэмж төрүүлдэг байлаа. Коридорын бууланд байдаг мухрын өрөө. Тэр өрөөний хаалга дандаа хаалттай байдаг ба цэвэрлэгч авгаа хүртэл онгойлгож байхыг харж байгаагүй. Хамт ажилдаг Полш найзаас асуусан чи мөрөө авчаад хэн ч урдгүй онгойлгодог өрөө юм чи зүглээд чи ятын гэсэн. Байшин дотор тоос, хуучин хэвс угаалгын унтаг гэж төлөлдсөн өвөрмөц үнэртэй. Байшин ерөнхийдөө жиндүүч гэлээ халаалт залгаждаг болохоор дажгүй. Гэхдээ коридортоо бол хүйтэн. Ажиллаад 2-7 хоног байсан болов. Нэг орой өрөөндөө орсон чинь миний гутал байсан газараас хөдөлчихсөн алчуур газар унчихсан. Цонхонд завсар гараад онгойчсон байв. Байшин хүйтэн болохоор би ер нь онгойлгодгүй байсан цонхоо. Эхлээд өглөө гарахтаа ингэж замбраагүй болгосон юм болов уу гэж бодсон ч мань чин тийм яйдаа гэтлээ барьсан тавьснаас анхаа болсон хүн бол биш. Тэгэд байрны эзэн орж ирсэн байлгүй дээ гэж бодоод өнгөрсөн. Миний өрөөнд инглээ тэглээ юм хөдөлсөн байна гэл ялах шилэхгүй юм яриад ч яхав тэл гэж бодсон. Шөнө босч жорлоо явах болгондоо нөгөө мухрын хаалттай өрөөг хараад өнгөрдөг байлаа. Коридорт ерөнхийдөө гэрэлтэйч тэр өрөөний хаалга байдаг хэсэгт гэрэл бүүдийгээд харанхуй маягийн ер нь л эвгүй сэтгэл төрүүлнэ. Тэр өрөө дандаа л түгжээтэй хэн ч ордоггүй байсан гэж ярьжсэн та. Нэг шөнө унтахаас өмнө жорлоо орчоод коридороор буцаж явтал нөгөө хаалганы зүгээс цоож тайлагдаж байгаа юм шиг чак гэж чимээ харсан. Хаалга руу лавлаж харсан чи хаалттай хэвээр хэл байна. Дахиж ямар ч чимээ гарсангүй. Бас нэг өрөө нүүр амаа угаачаад өрөө рүүгөө явж байхдаа тэр өрөөний хаалганд багахан завсар гарсан байхыг анзаарлаа. Дотор нь юм хөдлөөд байгаа юм шиг бүглүү чимээ гарч байсан. Тэгээл тэр шөндөө ээлдэв юм бодогдоод нойр хүрдэггүй. Маргааш нь ажлаа дараад ирсэн чинь миний орыг буудлын шиг хураачихсан байсан. Би ер нь ороог ял сурахад гардаг л да. Гэхдээ тэгэж цэмцийтэл нь хурааж байгаагүй. Хамт ажилдаг нэг Полш, 2 серб залууч тийм цэмцгэр нөхдүүд биш. Тэгээ нөгөөдүүлдээ хэлсэн чинь Герман сүнсэл чамайг халамжилсан байлгүй гэд тоглоом шоглоом болгоцгов. Би бол юу инээхтэй мантай байсан. Тэнд байсан сүүлийн хэдэн өдөр ёстой юм л болсон дөө. Би хэд хоног дараалж шөнө яг 3:17 зэрчгэнэ. Ямар ч чимээгүй хав харанхуй. Зүгээр л гинэт сэрчгэнэ. Тэгээд яг л хэн нэг нь намайг ажиглаж байгаад гараад явчихсан юм шиг мэдрэмж төрнө. Нэг удаа бүр яг миний өрөөний өвдөнд шалж харсан гэж. Би босч хаалгаад үгжээд сандлаар твхтэй тоншуулээ. Тэн тонсон сүүлийн шөнө хачин зүүдэлсэн. Би коридороор нөгөө мухрын өрөө рүү алхаж явах юм. Хаалга нь онгорхоо дотор нь эвгүй царайтай өндөр туранхоо өвгөн зогсоод намайг явж очихыг хүлээгээд харж явах юм. Тэгээл сэрчгсэн. Сэрэхэд өрөөний минь хаалга нээгтчихсэн. Цонх онгоогоод нэвт сэлгэлж байсан та. Эргэн тойронд хав харанхуй намгүй.
Ажлын хугацаа дуусчихсан болохоор өглөө нь би шууд л ачаагаа баглаад байрны эзэн түлхүүрээ өгөхдөө вокзал дээр байж байгаад явна гэж хэлсэн. Тэр герман авгаа дуугүй л толгойд өгч үлээ. Тэгэхэд шатар буух гээд коридороор явахдаа нөгөө хаалга руу харсан чинь бүр дэлгэгдээд онгоочсон байсан. Дотор нь байдаг л хуучны хитэн тавилга байж байсан да. Саяхан болсон явдал юм л да. 10 хоногийн өмнө баг. Би нэг найзтайгаа хамт шөнийн 1 цагт бас нэг найзыгаа тосгоор явж байсан юм. Тэгээд нилээн хуучирч ашиглахаа болиод удсан халуун усны хажуугаар нарийн гудмаар гарах ёстой болж таарсан. Уг нь өөр зам байсан ч автобусны буудлын руу арай дүд гардаг учраас тэр замаар явсан юм. Бид хоёр яг халуун усны газрын хажуугаар явж байхад найз маань би засмаар байна гэд байшингийн хараар яваад орчихсон. Хүн амьтаа оруулахгүй гэж хаалга үүдийг хадсан ч хүмүүст цонх арын хаалгаар нь орсоор байгаад балга саятай болсон гасар л та. Би ч найзыгаа хүлээгээд чигэвчээр дуу сонсоод зогсож байв. Орой үдэш болохоор ямар ч хүн байхгүй. Гэтэл яг баруун чихэн дээр минь эрэгтэй хүн хоолоогоо засж байгаа нь үнэхээр тод сонсогдсон. Юу вэ гэд чигэвчээ аваа зогсож исэн чинь дахиад хоолоо засах сонсогдсон тэр. Эргэн тойронд ямар ч хүн байсангүй. Халуун усны байшингаас нилээд толдоо зогсож байтал найз маань нэх уудсан ч гарч ирсэн. Тэгээд цонхоор нөхөө хараад байгаа юм шиг ямар эвгүүн бэ гэд өнгөрсөн дөө. Тэр шөнөө би өөрийгөө өөр хүний нүдээр ажиглаад дагаад яваад байна гэж нилээд эвгүү хардарж зүудлээд олигтой унтаж чадаагүй. Маргаашнаас нь л ээлдэв юм болж эхэлсэн дээ. Ямар ч унах боломжгүй газар байсан зүнх нүдэн дээр газар тунаал, цонхны тусгалд хийм сарагдаад маш эвгүү. Бас дээрээс нь би нилээд цугалт болчихсон. Ингээд нэг удаа ах ихч хоёрыгоо бөөдөр очиход нь би цуг явсан юм. Би өөрөө зорж очиагүй хүн дагаж явсан болохоор ч тэр орох их дургүй байсан. Биднийг очиход бөөгийн 2 дахь буулт нь байсан баг. Очирван гэдэг өвөө буусан юм. Тэгээ намайг дуудсан. Өвөөтэй эхлээд золгоод дараа нь өөрт болоод байгаа явдлаа түшээд нь хэлсэн. Яриаг минь сонсчоод намайг гарч бай гэсэн. Удаж намайг дуудаад сүү арх өргүүлээд архинд хамгаалалт хийж ундаалсан. Бас хамгаалалт хийж өгөөд би энээсээ салгаж болохгүй шүү гэж зэгсэн. Тэднийхээс гараад ихчээсээ асуусан чинь найз бит хоёрт дэв шүглсэн байна. Орой үдэш энерги муутай газар явсан байна гэж хэлсэн гэсэн. Бас намайг орой үдэш гадагшаа гаргаж болохгүй шүү гэж анхааруулсан байсан. Надад зүүж өгсөн хамгаалтын төл нь бөөгийнх нь өөрийн зүүдэг төл байсан гэсэн. Тэр бөө намраас хойш буухгүй учраас засал хийх боломжгүй гэж хэлүүлсэн. Одоохондоо хамгаалалтаа болохоор зүгээр л байгаа. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.